Чандар маань одоо хачраа бэлдэх гэж байна. Би одоо хачраа бэлдээ. Төмснийхөө нухшийг төмснийхөө нухшаа хийхдээ луун чансан байгаа. Төмстөө зүг. Тэгээд луун гараад тэнэсээ жоохон өнгө амт оруулж өгнө. Тэгэхээр нэг шаргал өнгийн хийх болох юм жоохон байна. улбар шар. Өнгөтэй шаргал өнгөтэй төмсөл. Тэгэхээр тойрын нөгөө нэг гихний мах чи ер нь ойролцоо байна уу салаат нь? Ондоо. Ондоо байна. Тийм минийх болохоор лимоны шүүс давс авокадо тийм. Авокадотой. Тэргүүрээ болчих нарай ондоо л болно л доо. Ингээд одоо давсаа хийж өгнө. Ингээ амтлахаар яаж төмсний нөхс нэг арай л өөр амт тийм. Сүүлд нь давсаа хийгээд үү? Тийм ухтаа ингээ давсаа хийгээд өгөх. Чанахтаа давс хийхгүйгээр тийм ухтаа давс хоёр ондоо. Чанахтаа давс хийхээр дараа нь нухсж байхдаа заавал давс нэмэх хэрэгтэй болох байхгүй. Харин тийм яг тийм. Сүү хөрөсөн тий. Одоо сүүгээрээ луунгаа юу их баг. Блендер чинь нухшлах баг. За малгайны бүс сүрэн дээр байх соён боо. За тэгээ малгайныхаа орой дээр байхын 5 шуудын тэмдгийг хийчихсэн байгаа. За одоо бид нэр малгайны нөгөө бүслүүр хэсэг дээр нэг юм шар нэг юм юу байдаг шүү дээ. Одоо сүлжээ. Тэрийг одоо сүлжээж бэлтэнэ. За тэгээд ерөнхийдөө бүх дээдлэлтэй тавигдах бүх деталуудаа хийчих юм бол юу л гоорлоо. Таашнаа бүлтрөө. Хийх дуртай хоол зүгээр яг идэх дуртай бол бууз л байдаг шүү дээ надад. Нэг айстар хоол тий. Яг хийх дуртай хоол бол одоо хоол болгоныг л хийхийг боддtiin. Хүн бол тэндээ нэг хоол бас хийх л багтал. Гэтэ хүн өөрөө сонирхолтой бол бас хоолыг зохиогоод өөрөө гоё тэр сэтгээд хийвэл бас арай илүү хүндтэй болдог юм. Яг тэндээ дав хийхэд бас хоол бас тийм бас гоё болохгүй шүү дээ. Зарим нь бас тэгээд тэрнээ өөрөө сэтгээд за энийг тэрнтэй хойлоод ингээд хийх юм байна. Би одоо жишээ нь одоо олон улсын хаан хүүхдээ хэрэг сургууль гэдэг. Тэрэнд гарна. Тэгээд жишээ нь өдөрт ч одоо гадаадын 5 орноос ихтэл гадаадын цэргийнхний хоол юм л дээ. Тэгээд тэдний хоол ундыг хийн меню гаргана. Эхлээ нэг менюг чи гаргаад сүүлдээ хоол хийх нэг хоолоо давхцуулахгүй бол хоолны нэр болтгоо шүү дээ. Тэгвэл шууд өөрөө зохиогоол угаасаа материал харж байгаа л нөгөө тоогооч нартаа за энийг энтэй тэрийг тэнтэй ингэ холиод ингээд хийгээд тах. Тэгэл бас тэгэл өөрсдөө зохиогоол яадаг байхгүй зарим юм. Тэгэхгүй яг технологийн дагуу за тэрэнд нь тийм ордог юм лээ гэхээр бас цаанаасаа тэр юу яаж байгаа материал нь ч гэсэн яг тийм юугаар ирдгүү юу яаж ирдгүү байхгүй яг нөгөө олж ирч чаддгүй нөгөө цэргийн одоо цаас бэлтгэн нийлж байгаа за. Тэгэл ерөөхдөө бол за энийг нэмтэй нөгөө холиод одоо ийм хоол нэгэд хий. За ийм хоол гарах гэл. Би ч одоо 8 оноос хойш бараг хаан хүүстэй ч юм уу алгасаагүй юм шүү. Олон улсын хэрэг сургууль гэдэг. Тэр аюу том хэрэг сургууль болно л доо. 5-6 орн гадаадын зэрэгүүд ир. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. Танай гэр бүлийн хүн ямар мэрэгчлээ? Манай гэр бүлийн хүн ч одоо тоогооч, нэсний технологийн коллеж төгссөн дээ. Тэгээд тэр чинь анх тэр Minimax гэх ресторанд ажиллаж байхдаа танилцчихсан. За. Тэгээ одоо хоёр хүүтэй. Тэгээ 3 дахь нутгуу гарнаа. Энэ 7 сар мараа вэр. Ямарсан 3 хүүтэй болчихоо хүлээс удаад шүү дээ. Тогооч одоо энэ мэрэгчлэрээ ажиллахаас гадна одоо гэртээ ямар үүрэг оролттой байдаг вэ? Тогоондоо. За ер нь бол хоол хийнэ бас хүүхдүүдтэй хоол иж өгөхгүй. Хоёулаа байгаа үед бол хоол идэхгүй тэгэл бараг өвдөж штэ. Хоёулаа нөө цааны газар хоолны газар ирж байгаа хүмүүс тийм. Ер нь тоогооч хүн бол гэртээ очиод хоол хийх айгүй ховор штэ. Өдөржингөө хоолтой зуурж байгаа. Оо тогооч хүнээс суухаар одоо ингээл сайхан хоол идсээр байгаа. Амар гэж боддог шүү. Хүмүүс асуудаг байхгүй. Тоор одоо хоёул тоогооч юм чинь гэртээ аюу гай хоол юм уу? Би зүгээр сайхан нэг гурилтайшл Монгол авшаа байж дэл гурилтайшл бууз хоошор байж дэл тэгэл идэж шүү дээ. Харин яг тэгдэг байхгүй.
Миний зүгээс бол тийм биш шүү дээ. Би гэртээ бол амар их бол. Тийм үү? Бараг өдөр болгон шахах. Чамтай суусыг эмхтэй зарах юм байна гэхгүй. Өдөр болгон шахах. Бараг байнга болдог. Оо за. Тэр манай Монгол цэрэгчмээс гадаад бас би дасан зогч чадвар аягүй сайтай шүү дээ. Харин тийм. Ер нь тийм хаач утсан монголчууд. Тий, ер нь бол яг тэгэхэд л монголчууд аягүй дээгүүр аюу гарсан орт юм лээ шүү дээ. Тэгээд гадаад чинь дасан зогсох чадвар ч гэсэн аягүй сайтай. Тэгээд одоо жишээ нь ингээл бид нэр сая чат ингээл ажиллагаанд үг гүйцэтгэл байж байгаа. Цаанаас нь хүнс нийлүүлдэг бас нэг харууд ирнэ л таа. Харин тэр хүнс нийлүүлдэг. Одоо мах зах шинэ Зеланд нэг хүмүүс чинь орон орноос л ирж байгаа юм шиг. Тэгээд бид нар чинь подуулахтаа ингээл нэг халуун байгаа штэ. Бараг 40 хэдэн градусан чат чинь. Тэр чинь харууд чинь бүр сентимор курт өмсөж явдаг байна. Тэгээ бид нар махны контейнер руу ороод мах цахаа авах гэдэг подуулахтаа яваалаа гоч харууд та нар даахгүй. Тэр харууд чинь сентимор курттай хэсэг зогсчихсон бол тэгээд гарааг үтчих. Бид нар чинь тэнд дотор чинь зүгээр халууч өгч байгаа тийм зүгээр Бошуухан дуртай. Бодоолохдоо үз тараад байгаа юм чи. Жохос ирүүцэж авах гэх. Тийм. Хүн чи гэр орнод сандуу мэлээ штэ ажиллааны яваараа. Монгол улс аягүй санд юм хэлээ. Сүүлдээ бодсон яа тийм зүүдэн төртөр ордсон штэ Монгол их орн чинь. Тэгээд өөр төрсөн нутаг уул ус аягүй тийм зүүдэнд орд юм хэлээ. Тэр чинь Арангаа аймгийн Жаргаланд сум. Тэнд өссөлдөө тэгтээ аягүй сайхан уул идэх дулаахан гэдэг сайхан хайрхан байт. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. Энд дээр болохоор хар олив, үрлэн помидор, салат навч, тэгээ нэг чансан. Дахин цээж махан байгаа. За. За одоо соусаа хийнэ. Соусаа гэдэг биднэрт авокадо сонгохдоо зөөлнийг сонгох хэрэгтэй. Салатны дрессинг давах гэж байгаа ч бас тийм зөөлн тэгээд нуршлах болохоор зөөлнийг сонгож авах хэрэгтэй. Авокадо маань тэгээд наранд байхаараа юм уу нэг хоног таслаанд байхаараа зөөлөвчдөг үстэй. Ерөнхийдөө бол зөөлрнө. Гэтэ бас нэг хангалттай яг нэг тийм нухшуулах хэмжээнд бас нэг сайн зөөлрдөг. За энэ авокадогийн юутай өөр юу орох вэ? Одоо нэг илгэн тараг маань орно. Тийм. Лимоны шүүс орно. Давс, хар, бэрц. Тэгээд болоод. Хасын ахаас өмнө татвын төсөлд хийчих байгаа юм тий. Тэгээд ингэ шахчих юм уу? Тэгээд халбаар ухаад авчихдээ. За. Тэгэхээр нэг талаас нь эндээ ороод гамбанзан дээр заавал дахиж нэмж юу яах шаардлага байна. Гамбанзан дээр заавал зүсээ жижиглэх шаардлага. Сэрмс. За ингээд нухшлал соус боллоо. Вау, салат хийсэн. За ингээд салат хийсэн. За одоо дахиад нэг хийх юм байна. Тэр цагирган сонгон үүч. За энэ нөгөө сүү цаадсан. Энэ зүгээр сүү тавцсан. Тэгээд гурландаа хийж өгөө. Нэрийн чинь өнзрийн хоол начигтэр дагаж ирээд дээ шүү дээ. Яаж хийх юм бэ? Ингээд авч. Тэгээд гурландаа ерөөдөө 2 удаа хийх арай илүү өөрчлөлт нь арай илүү. Тэгээд сухаар нь тийш өгөө.
Нохоо хоолн дээр ерөнхийдөө ачир болгож өгөх айгүй тохиомжтой. За би доотлын цамцны хэсгийг ингээд бүрдсэн. За энэ дээр доноо товчны хэсэг. За тэгээд дээр нь бид малгайгаа байршуулна. Энэ дээр маань юу шар товч орж байгаа. Тэ шар ингээд товчтой.